Тэгэхээр өнгөрсөн хоног буюу 17-ны оройн 20 цагаас эхэлж орсон цас за одоо 18-ны өдрийн 16 цаг болж байна. Одоо болтлоо үргэлжлэн орсоор байгаа. Тэгээ энэ орж байгаа зас бол Улаанбаатар хотын хувьд сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй хэмжээний их хэмжээний зас орж байгаа. Зөвхөн урьдчилан орсон зас гэхэд бол зарим газартаа 20 см зузаант хүрсэн ийм зас орж байгаа. За энэ нөхцөл байдал бол одоо байгалийн гинтийн давтшгүй хүчин зүйлийг бий болгож байна гэж үзэж байгаа. За Улаанбаатар хотын зүгээс бол өнгөрсөн хугацаанд давтан орсон одоо энэ олон засгийн бол өөрсдөө бүх хүч нөөц болцгоо бол дайчлан ажилласан. Зас бол үндсэндээ бол нэг 2 өдрийн давтамжтайгаар бол орж байгаа. Эхний орсон засыг цэвэрлэж өнгө дуусан удааж хань орох хэрэгтэй гэж байгаа. Шилэн би нэг л одоо харьцуулт хэлье гэж бодож байна. Өнгөрсөн 2016 онд бол нийт өвлийн дуршид 13 удаа бол зас орсон байгаа, их байх хэмжээний зас орсон. Гэтэл 2015-16 оны үед тэгэхээр одоо энэ 16-17 оны үйл эхлээд 1 сарын хугацаанд бол нийтдээ 13 удаагийн давтамжтай орчод байна. Тэгэхээр бол дөнгөж үйл эхлээд 1 сар болоогүй байхад бол өнгөрсөн жилийнхаа одоо давтамжийг давтсан байх шиг тий. Тэгээ орж байгаа давтамжаасаа гадна орж байгаа хэмжээ бол маш их хэмжээний зас байгаа. Цаг уурчиж хэлж байгаагаар бол энэ одоо зас цаашаас үргэлжлэн орох юм одоо магадлалтай байгаа учраас бид нь одоо төр захиргааны байгууллагууд, хувийн иргэд бүгдээрээ одоо энэ засны одоо нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой бэлэн байдал байх зайлшгүй шаардлагатай байна. За өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлээд бид хүн хотын хувьд бол өндөржүүлсэн байдлаар бол ажилласан. Шөнийн 00 цагаас эхэлж бол хотын хэмжээнд манай хот огчлолтын газар бол 116 гудамжинд нийт 149 хүн 41 машинтайгаар 116 гудамжинд ажилласан. За дүүргийн түүхүүд бол 109 гудамжинд 101 хүнтэй ажилласан байгаа. За Улаанбаатар авцсан масралчдын компани мөн 12 хүн 2 машинтай, дүүрүүд бол 24 машинтай ингэж бол өчигний 00 цагаас өглөөний 06 цагаар ажилласан. Энэ хугацаанд бид 118 тонн бодисыг бол замдаг бол цацсан байгаа. Нийтдээ бол 140 тонн бол давсыг ингэж цацаж өглөөний 6 цаг болсон. За өглөөний 6 цагаас бол манай түүхий ажилчдыг бол бид хүн шөнөнд амраагаад бол өглөө 6 цаг түүхий ажиллаж байгаарсан. Одоо манай зам талбай үйлчлэл 251 хүн бол өглөөний 6 цагаас хойш бол зам талбай цэвэрлэгэнд ажиллаж байгаа боловч зас үргэлжлэн орж байгаа учраас бол түрүүчээ ажилласан зам нь буцаа засан дарагдах юм ихтэй бол ингэж үргэлжлэж байгаамаа. Энтэй холбоотойгоор ирэх маргааш буюу 19-ний өдөр бол манай Улаанбаатар хот нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчлэгээний бүх байгууллага бол ажиллана. Энэ байгууллагууд маань бол нийтийн зас цэвэрлэгэнд бол ажиллахаар ингэж төлөвлөж байгаа. Ингээд энэ байгууллагуудыг бол манай загсчийн ажлын албанаас талбай хуваарлж өгөөд энэ бүх одоо талбай дээр бол энэ аж талбай ажиллаж бол цэвэрлэгээр ажилд оролцсноо. Хоёрдугаарт манай засаг даргын дүүрүүдийн засаг даргын бас тодорхой шийдвэрүүд гараад дүүргийн харьяа бүх одоо төрийн байгууллагууд, төрийн үйлчлэгээний байгууллагууд бол ингэж ажиллаж байгаа. Энтэй оролцуулаад би бас мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага за засгийн газрын харьяа байгууллагуудыг бас манай энэ одоо уриалгад нэгдэж ажиллаач. Иргэд бас идэвхтэй оролцооч гэж бүгдээрээ хамтдаа одоо энэ хүндрэлээс бол гарах учиртай гэж бид хүн үзэж байгаа. За энэнд ажиллахад бас тодорхой хэмжээний техник том төхөөрөмж хэрэгтэй. Бид хүн бол энэ одоо төрийн албан хаагчид, үйлчлэгээний албаагчдыг ажиллах шаардлагатай одоо хурц, шүүр, бусад одоо том төхөөрөмжөөр бол хангаж ажиллана. Нөгөө талаас бид бас дайчилгааны үед бэлэн байх ёстой зарим нэгэн техник хэсгийг бол ашиглана. Тэгэхгүй бол бидний мөрөөсөн засаа бол одоо зөөх одоо оноо тавьдаг байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагуудад байдаг. Дайчилгааны үед бэлэн байх ёстой автомашин, ачааны автомашин бас том төхөөрөмжийг бол ашиглаж ажиллана гэж үзэж байгаа. Цаг ураас авсан мэдээлэлээр бол зас өнөө шөндөө ороод маргааш үдээс өмнөдөө бол гайгүй болох гэсэн юм мэдээтэй байгаа. Тэрнээс ажиллаж одоо хасан бүтэн сайн бол Улаанбаатар хотын зам талбайг заснаас чөлөөлөх хийж ашгүй шаардлага гарч байгаа. Тийм учраас манай иргэдийг аж ахуйн нэгж байгууллагуудыг бол засаг даргын хувьд уриалж энэ Улаанбаатар хотын удамж талбайг зас мөснөөс цэвэрлэх ажилд одоо идэвхтэй оролцоосаа гэж уриалж байна.